Энэ хичээлээрээ бид магадлалыг илүү мэдэрч ойлгодог болохыг хичээнэ. Тэхийн тулд өмнө үзэж байсан нэг жишээг үзье. 6 талд шог хайж байна гэж бодъё. Тэгвэл 6 боломж байна. 1, 2, 3, 4, 5, 6. 6 бож болно. Одоо бүгдээрээ 2 ба түүнээс бага тоо буух магадлалыг олъё. 2 ба түүнээс бага тоо буух магадлалыг. Энэ хэд байх вэ? 6 адилхан боломжтой байгаа. 2 ба түүнээс бага тоо буух гэдэг чинь 1 эсвэл 2 буна гэсэн үг. Тэгэхээр 6 тэнцүү боломжоос 2 буюу 1 ба 2 гэсэн тоо буна гэсэн хязгаарлалт өгөгдсөн байна. Тиймээс 2 ба түүнээс бага тоо буух магадлал 6-ны 2 байна. Эсвэл үүнийг хялбарчлаад 3-ны 1 магадлалтай гэсэн ч болно. Аль нь ч бас адилхан. Одоо бүгдээрээ өөр нэг зүйлийг бодъё. 3 ба түүнээс их тоо буух магадлал нь хэд байх вэ? 3 ба түүнээс их тоо буух магадлал нь хэд байх вэ? Ахаал адилхан 6 тэнцүү боломж байгаа. Түүнээс хэддэн 3 ба түүнээс их тоо буух вэ? 3, 4, 5, 6. 4 боломж байгааз 3, 4, 5, 6 хайж болно. Энэ 6 тэнцүү боломжоос 4 нь эсвэл үүнийг арай өөрөөр бутархай хэлбэрээр 3-ны 2 ч гэсэн болно. Тэгвэл аль нь илүү их боломжтой байна вэ? 2 ба түүнээс бага тоо буух нь уу? Эсвэл 3 ба түүнээс их тоо буух нь уу? Эндээс харж болно. 3 ба түүнээс дээш буух магадлал нь 3-ны 2 байхад 2 ба түүнээс бага тоо буух магадлал нь дөнгөж 3-ны 1 байна. Энэ тоо нь их байна. Тиймээс энэ магадлал их буюу өөрөөр хэлбэл 3 ба түүнээс их тоо буух магадлал нь 2 ба түүнээс бага тоо буух магадлалаас илүү боломжтой байна. Үүндээ бол зөвхөн их боломжтой байгаа зогсохгүй 3-ны 2 нь 3-ны 1-ээс 2 дахин их байна. Энэ үзэгдэл нь 2 дахин их боломжтой. Шоо хаяхад 2 ба түүнээс бага тоо буулгахаас 3 ба түүнээс их тоо буулгах нь 2 дахин их боломжтой. Эндээс харсан ч болно. 6 тэнцүү боломжоос нэг нь нөгөөгөөс 2 дахин их боломжууд байна. 4-ийг харьцах нь 2 байна. Энд 4, энд 2 байна. Та нар багшаа ойлголоо гэж хэлэх баха. Хэрэв магадлал нь их тоо байвал тэр үзэгдэл илүү боломжтой байдаг юм байна гэж ойлгож болно. Энэ тохиолдолд зүв байгаа биз? Энэ 2 дахин их тоо нь 2 дахин их, тиймээс 2 дахин их боломжтой. Гэхдээ боломжит магадлалын утгын хүрээ нь ямар байх вэ? Магадлал хамгийн багадаа хэд байх вэ? Бас хамгийн ихтэй хэд байх вэ? Эхний асуултын талаар бодъё. Магадлал хамгийн багадаа хэд байх вэ? Хамгийн багадаа буюу бидний төсөөлж болох бүх зүйлсээс хамгийн бага магадлал нь хэд байх вэ? Бүгдээрээ жижигхэн туршилт хийж үзье. Бүгдээрээ шоо хаяхад 7-гийн тоо буух магадлалыг олъё. Та нар видео хичээлээ төр зогсоогоод үүнийг өөртөө бодох гээд үзээрэй. 7-гийн тоо буух магадлалыг олъё. 6 адилхан боломж байгаа. Түүнээс хэддэн 7 бууж байна вэ? Хэддэн 7 бууж байна? Аль нь ч биш байна. 7-гийн тоо буух боломжгүй. 6 боломжийн аль нь ч биш. Бид энэ магадлалыг тэг гэж хэлж болно. Хэрэв магадлал нь тэг гэвэл хаа нэгтээ ямар нэг үзэгдлийн тохиолдол магадлал тэг гэвэл тэр үзэгдэл боломжгүй гэсэн үг. Хэрэв магадлал нь тэг бол амьдрал дээр тэр үзэгдэл тохиолдохгүй гэсэн үг. Энэ магадлал тэгтэй тэнцвэ байна. Өөрөөр хэлбэл боломжгүй гэсэн үг. Боломжгүй. Одоо магадлал хамгийн ихтэй хэд байх вэ гэдгийг бодъё. Хамгийн ихтэй магадлал хэд байх вэ? Үүнийг бодцгоё. 1-ээс 6-гийн хооронд тоо буух магадлалыг олъё. 1-ээс 6-гийн хооронд тоо буух. Энэ нь 6 тэнцүү боломж байгаа. Тэр 6 боломж бүгдээрээ энэ нөхцөлийг хангана. 1-ээс 6-гийн хооронд 1 ба 6 ороод ямар ч тоо буулгасан байж болно. 6 тэнцүү боломж байгаа. Тиймээс магадлал нь 1 байна. Магадлал тэг байвал боломжгүй. Харин магадлал 1 гэвэл тэр үзэгдэл зайлшгүй тохиолдно гэсэн үг.
зайлшгүй тохиолдно. Тиймээс альва үзэгдлийн хамгийн их магадлал нь 1 байна, хамгийн бага магадлал нь тэг байна. Сөрөг магадлал гэж байхгүй, нэгээс их магадлалч гэж бас байхгүй. Та нар магадгүй нэгээс их юм шиг харагдах тоонуудыг харсан байж магадгүй. Үүнийг та нар хувь хэлбэрээр харсан байж болно. Нэгийг хуваар бичих юм бол 100% гэж бичиж болно. Үүнийг хуваар бичвэл 100%. 100%-тай адилхан. 100% бол нэгтэй адилхан. 110 гэсэн магадлал байж болохгүй. 110 гэдэг нь 1.1-тэй тэнцэв. Энэ үнэхээр сонирхолтой байгааз. Яагаад гэвэл бид хэн нэгэн ямар нэгэн зүйл зайлшгүй болно гэх юм уу? Эсвэл ямар нэгэн зүйл боломжгүй гэж үргэлж хэлдэг. Гэхдээ бидний зайлшгүй болно гэж боддог олон зүйлсийн хувьд тэр үзэгдлүүд нь тохиолдохгүй байх бага зэрэг боломж байдаг. Жишээлбэл та нар магадгүй маргааш нар мандах магадлал хэд байхыг бодож үзсэн үү? Магадгүй та нар зайлшгүй нар мандна гэж бодсон байх. Гэхдээ та нар сансар окторгоо ямар нэгэн сонин үзэгдэл болж болохыг бодох ёстой. Магадгүй маш том хэмжээтэй биед хурж ирээд дэлхийн эргэлтийн тойргоос нь гарахчиж болох юм. Юу болохыг хэн мэдгэлээ? Энэ бүгд маш бага боломжтой. Маш бага боломжтой. Гэхдээ үүнийг яг нэг гэж хэлэхэд ч хэцүү. Хэрэв маргааш нар мандах магадлал гэвэл 1 гэхийн оронд 0.99999 гэхэн зүйтэй баг. Энд ингээд зөндөө олон 9 байна. Гэхдээ 9 төгсгөлгүй олон удаа давтна гэхгүй л те. Үнэндээ 9 төгсгөлгүй давтагдвал тэр нь нэгтэй тэнцүү гэсэн сонирхолтой баталгаа байдаг. Жаахан байж боломгүй мэт сонсогдож байж болох юм. Гэхдээ өндөр магадлалтай байна гихч тэр магадлал нь нэгтэй ойрхон байхч яг 1 байна гэж хэлэхгүй. Яагад гэвэл сансрын дэлбэрэлт болоод түүнээс үүсэх цацраг нарыг сүнөөжч болох юм. Юу болохыг яаж мэдэх вэ? Гэтэл нар мандах магадлал маш өндөр. Энэ шиг. Жишээлбэл миний тэжээдэг нохой гофер зохиол бичих магадлал, гофрын зохиол бичих магадлал, зохиол бичих зүгээр нэг зохиол биш, агуу зохиол. Гофрын хувьд зүгээр нэг зохиол бол тийм сүрдмээр биш байж болох юм. Агуу зохиол гээ. Ахин хэлэхэд манай нохой гофрыг энд суулгаад гарын даруулахад санамсаргүйгээр ч гэсэндээ сайхан зохиол бичигдэх бага ч гэсэн магадлал байгаа. Ямар ч л байсан ямар нэг хэмжээгээр боломж байгаа. Үүнийг бид маш бага гин. Гэхдээ яг тэг гэж хэлэхгүй. Хэрэв бидэнд гофер хязгааргүй олон байгаад зогсоосаагүй гар дээр дараад байх юм бол юмыг яаж мэдгүй аль нэг нь агуу зохиол бичиж магадгүй. Үнэндээ бидэнд хязгааргүй олонгоор үүрт хийх боломж байна гэвэл ихэнх хүмүүс хизээ нэгэн цагт тийм зохиол бичигдэн гэж хэлж магадгүй юм. Гэвч зөвхөн нэг гофер зохиол бичих, агуу зохиол бичих магадлал хэдвэ? Тэгтээ их ойрхон байх. Энд ингээд маш олон тэг бичнэ. Гэхдээ хаана ихтэй нь ингээд нэг байж болох юм. Ахин хэлгээд энэ бүр ягч боломжгүй биш. Гэхдээ боломжгүйд маш ойрхон байна. Эндээс юу сурах ёстой вэ? Өндөр магадлалтай зүйл тохиолдох илүү боломжтой байж болох хамгийн бага магадлал тэг. Хамгийн өндөр магадлал 1 байдаг. Өндөр магадлалтай зүйл нь хэрэв зоос шидэх үзэгдлийг авч үзэх юм бол тэг шимтэй зоосыг шидэхэд сүлд буух магадлал 2-1 байдаг. Буюу энэ үзэгдэл тохиох болон тохиолдохгүй байх боломж адилхан байна. 2-1-ээс их магадлалтай юу ч байсан тохиолдохгүйгээс илүү тохиолдох боломжтой. 2-1-ээс бага магадлалтай үзэгдэл тохиолдохоос тохиолдохгүй байх нь боломж нь их байдаг.